Миний дэмждэг бүх өчтөрхөн авраг болоо би баярлж ирсэн бол өнөөдөр би харамлж байна. Яагтгүй л түүнтэй нэр албатаад байгаа мөнх цэцэг гэдэг эмэгтэй болол нүүрсний хулгайтай хол хамааралтай топ компаниудын хувьцаа эзэмшигч тухайн үеийн компани захирал дээрээс нь нэр бүхий улс төрчидтэй ашиг сонирхлын зөрчилдөө гэдэг нүүрсний сонсголын үеэр одоо шинжээчийн дүгнэлт дээр нотлогдож байгаа юм байна. За мэдээж бол шүүхээр эцлэгдэг учраас би бол гинт хэрэгтэн гэж хэлэх нь одоо эртдэг баг. Гэхдээ энэ бол бүхэл бүтэн сонсголын үеэр шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа юм. За тэгээд одоо нүүрсний жигсаалын үеэр бол тэр хулгайч авилгачтай тэмцэж байсныхаа дараагаар яаж нийгэмд харлууллагдлаа, яаж сэтгэл зүйн хохирол амслаа, яаж хэвлэл мэдээллүүд сэвлээ, хэдэн мянган доллар яаж бүүстлэгдэв. Магадгүй тэр бүүстлдэг хаалтын гэрээний мөнгө нүүрсний хулгайчд өгдөг байхаа. Би миний амьдралын 2 жил бол үнэхээр хар дарсан зүг шиг нийгмээс өөрийгөө тусгаарласан. Би нүүрсний хулгайчдаг бол би үнэхээр зэвүүцдэг, жигшдэг, хизээч би дэмжихгүй. За тэгвэл энэ манай аврагтай холбоо за тэр хайр дуурлал мордол хамаагүй. Одоо энэ сошиал медиагаар ингээл орхон манай аврагын ихнэр өстө хөөрхөн сайхан ямар үзэсгэлэнтэй юм бэ гэдэг. За энэ хайр дуурлал хүүхдтэй байна уу? Тэр бол дараагийн асуудал. Угаас надад хамаарал байхгүй. Гэтэ одоо энэ асуудал бол надад хамааралтай байна. Зүгээр гайлын бүрдүүлэлтгүйгээр нүүрс гаргах нэг ямар том асуудал лээ. Өнөөдөр бид нар зүгээр солонгосын хил дээр 1 кг ааруул гарахад ямар их яадаг хүлээ бүр ингэ зогсоод шалгаа хураалгаад баг нутаг буцдаг шүү дээ. За тэгээд энэ дээр ийм зүйл гарч байгаа. За нүүрсний сонсголын 2 дахь шатны сонсголоор за нүүрс тээврийн C зөвшөөрлөөр 487 аж ахуйн нэгжээс 246 нийт 52030 удаагийн тээвэрлэл төр 5.2 сая тонн нүүрсийг гайлын бүрдүүлэлтгүй гаргажээ гэж. За тэнгүүд энэ дээр юу гэж байгаад байгаа юм бэ гэхээр одоо мөнх цэцэг гэдэг хүн маань улсын хурлын гишүүн Адишагийн зөвлөх байсан байгаа. Тэнгүүд энэ MGO одоо транс болон мөнх транс за инх дэлгэр говь мэтлэн компани одоо мөнх цэцгийн нэр дээр байгаад байгаа. За тэгвэл энэ компани яг ямар компани бэ гэд судлаад харах юм бол за MGO транс үүсгэн байгуулагч шагдар сүрэнгийн мөнх жаргал тий. За эцсийн өмчлөгч нь бандийн шагдар сүрэн. За хувьцаа эзэмшигчд нь бандийн шагдар сүрэн 60% нь бандийн шагдар сүрэн гэгч нь бол одоо улсын хурлын гишүүн Адишагийн мөнх цэцгийн одоо төрсэн эцэг нэ. Тухайн үед бол одоо мөнх цэцэг бол захирал нэс. За тэгээд ингээд бэжснаа гэмт жигсаал явж байхад 6 дахь хоногоос нэг сонин зүйл болсон. Одоо Адишаг гишүүн мөнх цэцгийг ажлаас нь чөлөөлсөн. Тэн дээрээс нэг ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаа. Өөрөө болохоор ажиг шиг ингэдэг байхгүй. Наа чи Орос хэлний мундаг орчуулагч болохоор би ингээд зөвлөхөр авсан гэдэг. Гэхдээ одоо яг ижил сонирхолтой, ижил компанитай нүүрс тээврийг гаргадаг, одоо гайлын бүрдүүлэлтгүй гаргадаг 2 компани байгаад байгаа юм тий. Чи нүүрс гаргад юм уу? Би нүүрс гаргад. Чи миний зөвлөхөр ажиллах уу гэдэг ийм зүйл болсон юм. Энэ гайлын бүрдүүлэлтгүй нүүрс гаргана гэдэг ийм зүйл юм уу? За тэгээд энэ ардаа MGO 52,000 тонн гэж байна. За тэгээд зүүн хөхийг нь болохоор 459 тонн гэж байна. Мөнх транс нь болохоор 32,000 тонныг тус хилээр гайлын бүрдүүлэлтгүй гаргажээ. За тэгээд Icon News дээр бол ийм мэдээлэл гарсан байгаа. Хяналт шалгалтын явцад тодорхой тооны нүүрсний гэрээнүүд олдохгүй байна. Гайлын бүрдүүлэлтгүй гарчжээ гэд. Тэгсэн чинь одоо энэ их хоёр гишүүн одоо сонсголыг удирдах явж байгаа тухайн үед нэг ийм юм болсон байгаа даа. За санаагүй. Түрүүн яригдсан гайлын бүрдүүлэлтгүйгээр тээвэр хийсэн топ компаниудын жагсаалтай байгаас. За энэ улс төрд нөлөө өгөхий хамаарал гарч ирсэн. Хамааралтай. Бүх компани хэлбэл энэ бас бүх компаниуд ингээд гаргаад байдаг биш юм байна. Тодорхой хэдэн компани ногоон гэлээ гаргадаг. Зөвхөн хэдэн компаниуд маш өндөр давтамжтайгаар гаргадаг буюу гайлаар ногоон байдлаар гаргадаг хэдэн компаниуд байна гэсэн. За ингэж аа. Тэнгүүд тухайн үеийн энэ компани бол одоо гайллаар одоо бүртгэлгүйгээр гаргадаг тон тоглогч байсан ямар баримтаар нотлогдчихно гэх юм бол одоо энэ санхүүгийн зохицуулах хорооноос гарсан тогтоолоос төлөөлөгчийн газрыг бүртгэх тухай. Одоо гайл дээр бүхэл бүтэн энэ компани төлөөлөгчийн газраа гаргаж өгөхгүй тий. За даатгалын за тогтоох тий. За тохирогч за ашиг бэлгүүн хийгээ хүсгэлэн мөрөнсөн за энэ за одоо ингээд бүр ингэж одоо бүр төлөөлөгчийн газраа гайл дээр гарах хэмжээний тий.
Дээрээс нь одоо энэ дээрээс ингэж мөнх дэлгэр говь ХХК гэдэг нь одоо бас эдний одоо инх дэлгэр говь бүтээгдэхүүний байрч улсын итгэмжлэлийг агуулгах терминал гэж аахгүй бүр агуулгатай. Тэгэхээр энэ компани бол одоо томоохон тоглогч байсан. Ерөнхийдөө за тийм. За энд хамгийн чухал зүйл нь энэ гурван компаниг үнэхээр хэдэн онд байгуулсан, хэдэн удаа эзэмшсэн, тухайн үед яг хэн үцээ эзэмшиж байсан гэдгийг одоо улсын бүртгэлийн ерөнхий газраас түүхэн лавлгаад батлна. Сонслол дээр бол шинжээчид зөвхөн тухайн үе эзэмшигч бас өмнөх эзэмшигчт нь хүртэл хамааралтай гэсэн. Тэгэхээр хамаарал бүхий этгээдүүд нь бол одоо түүний аав, одоо ихч мэгч гих мэтчил ингээ хамаарал бүхий хүмүүс байгаад байгаа. Тэг яагаад яг нэг ашиг сонирхолтой хүмүүс яагаад зөвлөхөөр ажиллаад нэг нь зөвлөхөөр ажилуулад ингээ явж байдаг юм бэ? Тэ? За тэгээд одоо энэ ардаа тухайн үед бол одоо яг гайлар гаргадаг байсан нотлохоо энд байна л да. Одоо за энэ 6155 дээр байна. Одоо MGOS Trans гэдэг ингээ компаниуд нь бол автоэрийн үндэсний төв дээр бол бүртгэлтэй байгаад идэг. Тэгэд яг одоо ингээд нөгөө Open Data Governance гэмээс ингээд компаниудыг ингээд хайхаар гарч ирэхгүй байгаа даа. Тэг яагаад юм гэхээр компаниудынхаа нэрийг сольж гин, охин компани байгуулж гин, заваарж гин, эзэмшигч нь тогтоохгүй ингээд бүр буснуулж гинэ гэд иймэрхүү мэдээллүүд байгаад байгаа юм. За тэгээд ерөнхийдөө энэ мэдээллүүдээс дүгнэхэд тэр нүүрсний хулгай алдагдсан боломж. Өнөөдөр бид нэр эмнэлэг сургууль барих байсан боломж. Өнөөдөр энэ хүн аврагын эхнэр гэдгээрээ цагаатгах биш. Тэ? Хин хөөрхөн сайхнаараа биш. Энэ бол улсын одоо үндэсний аюулгүй байдлын эсрэг эдийн засгийн гэмт хэрэг юм шүү. Энэ бол бүхэл бүтэн мянган залуучуудын ирээдүй, сая монголчуудын хувь тавилан тохиолдсон хамгийн том гарц хохирол. Нүүрсний хулгай бол жигсаал бол одоо хасах 40 градусын хүүдэнд гадаа хэд тонж ирснийг та бүхэн гэж байгаа. Хоолгоо. За тэгээд яаж тараалаад байсан? Цагдаагийн хүчээр яаж тараалаа та бүхэн санаж байгаа байхаа шүн. За. Би энд бол яг үнэхээр 2 жил бол нийгмээс тусгаарлаж сэтгэл зүйн маш хохирол амсан. За тухайн үед бол намайг юу гэж гүтгэжсэн. Тэгээд тухайн би бичлэгээ олон хүмүүс намайг одоо мөнгө авсан. Хиний энийг захиалахтай амын ярилтай эсвэл мөнгө авсан жолон гүтгээд миний удаас мөнгө авсан байхгүй. Би төрөөс тадраа битээ Харин настай За. Нүүрсний чигсаалаа одоо хэдүүлээ ийм урт настай одоо 4 жил боллоо. Энийхээ ард гаръя л та. Шудраг ус гэж байна уу? Энэ хулгайчдын эсрэг тэмцсэн өнөөдөр нийгэмд харлуулаад мөнгө авснаар гүтгэж идэг. Тэ? Одоо яг хулгай ийдгүүд нь одоо ингээд сайхан наадамлал, сайхан хөөрхөн сайхан арга гайхуулаад явж явах хэвээр. Шудраг ус гэж энэ юм уу? Бид нар энэ өнөөдөр энэ улсад тохмоосон энэ том хохирлоо одоо биднэрт яагаад мэдээлэхгүй байгаа юм бэ? Бид нар өнөөдөр захим засал хийгээд байдаг. Яагаад энэ ил топ мэдээллийг нээж өгөхгүй байгаа юм бэ? Өнөөдөр бид нар ингээд мартах хэвээр юм уу? Мартагдчихдаг гэж мартагдах хэвээр байт юм уу? Энийний чинь ард мянган залуучуудын итгэл сэтгэл тухай үед яг ямар их золиос гаргасан та бүхэн бүгд мэдчихэж байгаа. Монголчууд бүгд энэнийг хулгайч илрүүлсэн гэж чин сэтгэлээс хүсэж байсан. Би одоо ч гэсэн хүсэж байна. Одоо энэ нүүрсний чигсаалын одоо энэ нүүрсний хулгайчтай одоо хэдүүлээ ард нь гарья. Зүгээр нэг сонсгол гэдэг ингээд нэрэдэд өнгөрөх биш. Яг одоо цэг тавь. Алдагдсан боломжоо эргүүлж авъя монголчуудаа.